20 нисэх галаар Баяшай чин хотыг эвдэснэ. Тэмүүжин их зэргийг авч ингүүдээс босож ирээд жаруудаад зарсан өндөр сэснийг дуудаж Ванцог хааны байдлыг асуув. Өндөр сэсэн би шууд тэдний хотод орж өшөө үгүй байтал дэгдэх бичиг хүргэсэн учрыг асуувал Ванцог хаан амалдаж бичиг хүргүүлсэнгүй гин. Гагц энэ намар зүгээр үлэн голыг гэдэлж олгой ууланд авал сугай гэсэн үнэн зэрэг дайны учир юр үгүй гэж буй гэж мэдвэллээ. Тэмүүжин даруй би мөн энэ намар олгой ууланд ав гин. Тэнд уулзаж үнэн сэтгэлээр хэлэлцсүгэ гэж өндөр сэснийг болцохоор явуулав. Түүнээс халуун зун харцаар өнгөрч цэрүүн намар сэрсэр сэлгэлэн хурж ирлээ. Тэмүүжин болцоонд нийлүүлэн олгой ууланд авлахаар ирвэл Ванцог хаан Баяшай чин хотоос 3 түмэн шалгарсан зэрэг авч олгой ууланд ирж буудалсан аж. Энэ мэдээг Хэрээдийн жамог сонсож эхлэгэл мэж Ванцог Тэмүүжинд учирвал миний хэрэг задарна гэж яаран шүндүл довтлон Ванцог хааны хүрээнд ирэн хаан чи бэдүүлсэн Тэмүүжний аргад оров гэж хэлтэл Ванцог хааны төшмөл урагш давшиж жамуухыг барьж хүллээ. Жамуух хэрэг задарсныг мэдээд гинт тажханд л инээн. Хөөрхи хохмын тэр Ванцог чиний үлэн голд огтолгогдож олгой ууланд устгах цаг хурж ирсэн аж. Намайг түргэн алаадах гэж гадагш гарч гүгүйсэнд Ванцог хаан сэжиг төрж эргүүлэн атсарч түүний үгийн учрыг асуувал жамуух хамраа шагнаа. Албал түргэн алахгүй. Бас ямар цагийг хүлээн гэхэд маш тэр 2 жанжин элдээ сууг татаж алсууга гэтэл Ванцог хаан биер халгалан зогсож жамуухаас чи яах миний өөхөх цаг ирсэн гинэ гэж асуусанд жамуух. Тэмүүжин хурц хүчээр 4-5 төмөн цэрэгт улс аймгийн эзнийг нэг гүзээ шар тосноос нэг ширхэг унгасыг суглах мэт хялбар олж байтал нин одоо цэрэг үгүй авийн дотроос чамааг барьж аваачих ямар бэрхэж. Хэрээдийн ван хаан түүнийг залсан байтал баригдаж 100 зүйлийн гудамжийг үтсэн биш үү? Та түүний гар доор ойр байтал баригдахаас нэг хэлтэж чадна уу гэсэнтэй Ванцог хаан их л зөвшөөрч түүний хүлээсийг тайлж хэрхвэл сайн гэж асуув. Жамуух даруй аргын дагуу арга хэрэглэж нэгэн тэгүр хүмүүн илгэн өгдүүлж нэгэн тэгүр замд цэрэг бөгөн Тэмүүжнийг албал бэд улсад дарлагдан дагсан тэдгээр олон аймаг аль нь ч чамд дагах үгүй бий гэсэнд Ванцог нас залуу болгоомжгүй тул маш төр нарын гашуудан ярихыг авах үгүй. Балаам мэргэнийг ялж болгон Тэмүүжнийг угдахаар илгээж төтүүлээ төрөв хушиг дуула цагаатар тавуулд 5 анги цэрэг өгч олгой уулын ард бөгөөлөв. Өөрөө маш төрба жамуухыг авч дийлбэл байлдаж дарагдвал дутаахаар яваад буудаллав. Балаа мэргэн бэд улсын эзэн Тэмүүжинд золгож Ванцог хааны өмнөөс угтахаар ирснийг мэдүүлж шүн буудалдаа эргэв. Балаа мэргэний гэрийн боол шуумар арх хулуун ууд согтоод баланг эргэж иртэл ачаа хөсгийн огт бэлэн болгосонгүй тул их л уурлаж хідэн ташуур гоёдов. Үүнд шуумар хорсож даруй зэвд итгүүлэн бэд улсын хүрээнд очиж Ванцог хааны арга мэхийг барихран задруулв. Боорж их л зочиж яарн 100 цэргийг авч балаа мэргэнийг нэхэж бариад хүнд ирүүдж үннийг цөм олов. Тэгээд Тэмүүжинд мэдүүлж их цэрэгээр даран ирвэл
Балаам мэрэгний дагсан нөхөр сэлтээс дутааж гарсан нь товдлон харж арга сэрэгдсэнийг мэдүүлсэнд Ванцог хаан эхэл гэлмэж үлэн голыг гэтэж дутаав. Тэмүүжин хойд жил байлдахаар тогтож улсдаа буцаж шинэлв. Шинжил гараад Тэмүүжин 3 төмөн зэрэг авч жаруудын Ванцог хааныг дайлахаар мордов. Ванцог хаан энэ мэдээг олж эхэл бачимдаг. Одоо яавал сайн гэж 18 мянганы цэргийн ноёноо хураач. Миний жарууд улсын итгэснээ гагц энэ үлэн голын гүнд билээ. Одоо гол мөн гисээгүй. Бэд улсын цэрэг мөсөөр гэдэлж тэгш газар мэд хурж ирэх болно гэлээ. Маш тэр хоёулаа гарч бэлэг барин алба өгөхөөр хэлэлцэж үдсэг байглаа. Маш бэд улсын цэргийг угтан очиж жил бүр өмнө газрын торго бүс мөнгө төмрийн алба барьсан байг. Тэмүүжин зөвшөөрч их цэргийг эргүүлэн жаруудын алба хүргэх өдрийг 3 сарын 15 болтол хүлээхээр тогтож боорчийг авч олгоо ууланд ав хийхээр болов. Тэр жилийн хавар эрт 3 сарын шин дээр мөс цөмөнөж үлэн гол гисэж урсав. Үүнд Ванцог хаан алба хүргэхгүй болж олон эмс сулчуудтайгаа найрлан жаргана. Маш тэр хоёр төшмөл хэрхэн хориглож ятгавч үг авахгүй гагц үлэн голын онгоцыг цөм зүүн хөвөнд хураалган хүмүүний мөрийг таслав. Мөрний зүүн хөвөнд 5,000 цэрэг суулгаж сал онгоцыг сахиулна. Тэмүүжин Ванцогийг голын мөс гисхийг хүлээж мэхэлснийг үзээд боорчдтай хэрэгхүүл сайныг зөвлөөл боорч. Жаруудын тангарахаас буцвал орж байлдахад сайн гэж миний захирах зүүн гарын өмнө хөвөөний цэрэгт хэдийнэ захиа зарлаж дуудуулахыг бэлтгэв. Жиж олон цэргийг мөрөн гэтлгэх тухай эзний төрлийн тогтонго баатрын үеэлд хүү андунтэй зөвлөж аргыг нэг тогтов. Цэрэг гэвэл эзний дэргэд байх ба миний бэлтгэсэнтэй нийт 2 төмпөй. Жаруудыг бардаагаар эвдэж болно гэлээ. Тэмүүжин өчөөхнийг бас бол өргөс болно. Үсийг томбол дээс болно. Жарууд нэгт их болсон. Хоёрт хот байшинтай басж үл болно. Их цэргийг дуудуулбал дээр биз гэлээ. Борж олныг зайлуулад Тэмүүжний ойр ирж. Манай улсын зүүн өмнө хэрээдийн ялгуу буй. Зүүн хойд майлжийн тод буй. Баруун өмнө 8-ны даян хаан буй. Манай их цэргийг мөрөн гэтлүү гэж сонсвол энэ 3 улс цөм санаа авахлна. Тиймээс би энгийн газрын дайсантай эс үлдэхэн ингэж бэлтгэсэн билээ. Завсарт энэнийг мөрөн байх тул тэгш газрыг байлдахтай илтгэж адилтгаж болохгүй. Өчүүхэн өөрийг эвсүгэ гэсээр өөрийн их улсад самун болгол юуны тус. Жарууд нэгэнт мөрөнд нот ирсэн тул улсад лав өөр цэрэг бэлтгэсэнгүй. Мөнхөө мөрний хөвөөг сэргэлэх биз. Бус газарт цэрэг үл байлгана. Манай 2 төмөн цэрэг мөрнийг гэдэлж чадвал жаруудын хот байшин эвдэхийг төшмөл бий бодож тогтоосон гэв. Тэмүүжин зөвшөөн баясаж үг дагав. Төдий өндөр сэцэн үнэн төр хоёулд боорж 2 тэмдэгт зэв бариулж. Зүүн баруун 2 гарын өмнө хөвөөний зар хүлээх 2 анги цэргийг зарлан ирүүлж бүгд 3 төмөн цэрэг болов. Боорч олон жанжин нарыг дуудан ирүүлж нэг нэгээр хуваан тогтоож бараад эзнээ залав. Олон хүмүүн мөрнийг хэрхэн гэдгийг мэдэхгүй. Дотороо гайхалдаж байл. Үхэр бүү 3 тал урмагц Тэмүүжин тэргүүлэн бүгдээр морилж. Үлээн мөрнийг өөдөлж 50 газар явж хавчил ууламд хурж үзвэл андун чин талын бургасаар хэдэн зуун их сал уяад сал бүрд 4 үхэр хүлж даах чинээгээр хоёг зэвсэг тээж бас олон цэргийн мөрийг мянгаар холбоод
бүгдийг нийлүүлж битүүдээсээр цагиргалан холбожээ. Тэмүүжин мөрний хөвөнд хурж үзмэгцээ түүний ухааныг мэдэж огт дуу гаргахгүй үгч асуусангүйгээр хас хайныг нэрд мөрөө тас гуйдаж өртөн довтлон мөрөнд харайлан орлоо. Борч яран мөрөөд шүрдэж эзнийхээ өмнө шурган оров. Олон түшмэд тэргүүлэн 3 түмэн агт цэрэг хамтаар усанд орсонд гуйгийн сал мөн дагалдан хөдөлж нэгэн цагт түмний хамтаар хагас газрын өргөн мөрнийг хуурай газар мэд кэдэлж гарлаа. Олон цэрэг хуурай хүнсээ идэж хоёуг дуулга өмсөж мор имэлээ засаж бэлэн зэлэн болсонд Тэмүүжин одоо өмнө дайсан хойно мөрөн болов. Агц урагш дайсныг дарвал зол болно. Хойш ухраад тэнгэрл үгүй. Амиа талбиж урагш байлд гэж зарлав. Борч буурлыг дуудаж 5,000 цэрэг өгч жихэнд нь сэмээр сургаж мордуулаад эзнээ хамгаалах 5,000 цэрэгийг үлдээн хойноос алгуур ордог. Төдий борч 10 жанжин 2 түмэн цэрэгийг авч нисэх мэт довтлон жаруудын Байшай чин хотын зүгт довтлон хурч хэнгэрийг нэгэнт дэлдэн хотыг хаав. Энэ үед Ванцог хаан эх мөрөнд нэг мөсөн итгэж сэтгэл